манай залуучууд түүхийн цагаан толгой нэвтрүүлгийг шинээр мэдлж байна. Энэхүү нэвтрүүлгээрээ та бүхэндээ Монголын түүхийг танин мэдүүлнэ гэж найдаж байна. Сайн бацгаана уу? Түүхийн цагаан толгой нэвтрүүлгээс явж байгаамаа та дэс нэг асуулт асуусан болохоо. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагт хэдэн онд илсэн бэ? Нүүб гэж юу лээ? Мэдгүй. Нэгдсэн үндэсний байгууллага уу? Тийм, нэгдсэн үндэсний байгууллага. Одоо амар завгүй одоо яах вэ? 1940 1960 1951. За тэгвэл бүгдээрээ хэдэн онд илсэн яг юу басан талаар бичлэг дэлгэрэнгүй үздэцгээе идэх үү? Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 16 дугаар чуулганы 1043 дахь бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолоор 1961 оны 10 дугаар сарын 25-нд бүгд наримдах Монгол ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр эсвэлхийг шийдсэн байна. Энэхүү манай улс нэгдсэн үндэсний байгууллагын 101 дахь бүрэн эрхт гишүүн улс болсон түүхтэй. Дэлхийн 2 дугаар дайны дараа нэгдсэн үндэсний байгууллага дэлхийд шин дэглэм тогтоож хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болсон. Дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж олон улсын харилцаанд идэвхтэй оролцоход нэгдсэн үндэсний байгууллагад элсэн орох зайлшгүй шаардлагатай байлаа. Үүнийг монголчууд мэдэрч нэгдсэн үндэсний байгууллагад элсхийг зорьсон боловч тухайн үеийн 2 том үзэл сурталын сөргөлдөөний улмаас уг хүсэл биелэхгүй 15 жил дунжсан. Манай улс 1946 онд нэгдсэн үндэсний байгууллагад элсэх хөргөлөө өгснөөс хойш 1961 оны хооронд нийт 13 элсэх хүсэлтэд өгч байжээ. Монголын үе үеийн эх орончдын тусгаар тогтнолоо дэлхийн олон орноор хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл ингэж амжилт олсон түүхтэй. Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор нэгдсэн үндэсний байгууллагын системийн байгууллагууд олон улсын гэрээ хэлэлцээрүүд олон талд хамтын ажиллагаануудад оролцох өргөн боломжийг нээсэн. Манай улс өнгөрсөн 60 жилийн хугацаанд төр засгийн түвшинд дэлхийн 173 улстай албан ёсны харилцаа тогтоож олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын 70 гаруй байгууллагад элсээд байна. Нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улс гишүүнээр элсэн нь Монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэг мөн. Одоо мэдэж авсан байх тий? Мэдэж авлаа, баярлаа.